Сайн уу манайхан. За өнөөдөр та нарт мис үзүүлье гэж бодлоо. Гой айлгуутаад загвар үзүүлнэ. Чамдаана ухсан чинь нэг дээл олсон. Тэр дээл нь болохоор маш тийм энгийн загвартай. Тэгээд нэг тиймэрхүү тийм хийцийн хувьд бол бас тийм гоё биш. Тийм маш л энгийн дээл байгаа л да. Гэтээ яах вэ? Өмсгөр ямар харагдчихээн бүгдээрээ харъя. За та нар бас ямар санагдчихээн? Та нарын нүдэнд ямар харагдчихээн? Хэлээрэй заяа. Энэ бол хийцийн хувьд яагав дээ. Тэгээд дээрэс нь бас жоохон арьсмарын хувьд бас жоохон том байгаа дагааз нэлээд судал. Бүсэн нас нэг иймэрхүү нэлээд энгийн маягтай. За ингээд бүсийн зүгээд ингээ өмссөн чинь бас зүгээр ч юм уу бас боломжтой харагдчихээн те. Хүндээ байгаад байна уу эсвэл би өмссөн болохоор энэ дээлийг бас амьлуулч уу яач уу те гэж мэгээл. За толгоон дээрээ нэг юм зүгээд өгчүүл одоо бүр гоё харагдах юм шиг байна. Тэгэхгүй бол нэг жоохон цулгаа өргөд байна те. За ингээд толгоон дээрээ нэг гоё толгооны гоёл тавьж өгөөд за бас дээрэс нь хослуулаад нэг эмэг зүгээд за ингээд өгөхөр чинь арай нэг өөр болоод ир чинь те арай нэг юм өмссөн зүсэн юм шиг л харагдчихээн. Монгол дээлэн дээр ер нь нэг жоохон малгай тэгээд өөр тийм гоёл чимэглэл байвал бас гоё харагдана. За ингээд та жинхэнэ Монгол гүнж болчлоо шүү. Яг л Монгол гүнж. Тийм байгааз ийм хөөрхөн, ийм гоё. За дараа дахиад та нарт мис үзүүлнэ. Баяртай.